10 дугаар өрөө үзүүлж байна. Түүх 1. Найран намжил. 1930-ад оны үед Самбэсийн хушууны найран намжил гэдэг баян хүн Бадмишийн өртөөний албыг хааж угаад өвдөд өгчээ. Тэгээд найран намжилыг чөтгөр болсон гэж ард олон ярьдаг боллоо. Дүүний дүү бөөрөн гиндэн үхээд бас чөтгөр болж ахтайгаа нээлсэн гэдэг. Тэгэд хонь малаа хариулах хүртэл ажиллаа хийдэг. Мөн гэр орондоо заримдаа бээр үзэгддэг болж. Мөн өртөөгөөр замын элчийн унсан морийг худгалан шархтуулж ганцгалсан богцыг хүү татан огтолдог болжээ. Ингээд замын амраар явуулахгүй учирт мадтын хушуу тамган газраас алтан ожиртын сүмийн эрх баригчдад тамхт албан бичиг өрүүлж тэр жүтгэрийг дарах чадaltaй сайн ламыг явуул гэж тушаажээ. Тэр жүтгэрийг даруулахаар горигжаагийн жамын зочийг яв гэжээ. Түүнийг дуртай хүнээ дагуулж өв гэхэд жамын наван осор гэдэг шавь дагуулж явсан байна. Тэр хоёр хөсөгтэй жодгортой Бадмишинд очиж 3 хоног лүүжин унссан гэдэг. Хожим нь жамингийн шавь наван осор ин ирж байна. Шөнө лүүжин уншихад жөдөг рүү ташгиралдаад чаралдаад ирдэг байсан. Ном уншиж дуусаад унтах гэхэд шөнө унтуулахгүй. Тэгэл хувцас хуу татдаг байлаа. Бид хоёр шөнө нүд ань чадаагүй. Харин 3 дахь шөнө жүтгэр шуухаа болсон. Би чаахал унтсан. Жүтгэр шуугалдах ер нь их амар байсан. Би багштай найдаад номыг нь уншилцдаг байсан. Тэгээд жүтгэр дарагдах шиг болсон доо. Бид буцаад сүм дээр ирсэн. Багш маань арай гэж сүмд хурж ирсэн дээ. Замдаа би нөвдөж муудлаа гэж ярьж байсан. Удалгүй жамын зоч нас барсан. Жүтгэрийг дарсан боловч жүтгэрт амиа өглөө гэж лам нар ярьж байсан. Дүүнээс хойш Бадмишийн жүтгэр алга болсон. Гэвч Бадмишийн өртөөний жүтгэр бүр мөсөн дарагдаагүй гэж хүмүүс ярьдаг байсан. Хэмээн хуужилсан байна. Дархуу хушуунд гардын дамдаржаа гэдэг лам байлаа. Тэр хөдөөний эхнэр хүүхдтэй лам юм. Тэр хушуунд гардын дамдаржаа гэдэг лам байлаа. Тэр хөдөөний эхнэр хүүхдтэй лам юм. Дамдаржаа 2 дугаар дайны үед алх голын баян цагаанд цэргийн төлш аргал хүргэж өгөөд боцож явах замдаа Бадмишийн өртөөнд сайхан хулсан дашуураа морин дээрээс унгажээ. Буугаад дашуураа авах гэсэн дашуур нолдоогүй гин. Эглэр нь сайхан хулсан дашуураа хаях нь хайран гэж нөхөддөө хэлээд тэнд бууж хонож гин. Өглөө босоод ирсэн дашуур нь байдаггүй гин. Дамдаржаа жаахан сэжгэсэн юм баг. Гэртээ ирээд удалгүй нас орсон. Тэгээд хэд онтол дүү хүүхэн баг манаг энд өвдөд бас нас орсон байна. Мөн хэд онтол дамдаржаагийн эхнэр нь уснаас уржээ. Норов хэмээх юмч тэднийг эмнэх гэж очиод буцах замдаа морноос ойчин гараа угалсан. Өндөр балдан гэдэг жаахан эр балам тэднийд ном унших гэж бас нас урсан. Энэ бүгдийг Бадмишаас дагаж ирсэн жүдгэрийн хорлол гэж хүмүүс ярьдаг ажээ. Түүх 2. 7 айлын хоныг нэг газар бөөгнөрүүлсэн нь. Зэстгүй. Та 84 хүртэл жүтгэр хүчсэн үү? Үзээгүй. Ербөсөн хажуу явдал тань тохиолдсон уу? Үгүй гэх үү дээ. Гэхдээ нэг хажуу явдлуулахыг би үзсэн. Та тэгвэл түүнийг ярьж өгөөч. За тэгье. Энэ бол 1930 оны намар Өвөрхангай аймгийн Баянболог сумын нутагт болсон хэрэг. 10 хэрийн хүрээний эрдэм номтой нилээд лам нар онгийн голын хавьд байгаа хэвдэн айл дээр гарч амарч айр гүйж бие тэнхрүүлж байсан юм. Би залуухан лам дэнд байж байлаа. Дэнд байсан айлууд бол шиндэг нэрв, зэтэн иш, жаргал, гинтэн зэрэг 7 чинэлэг хот айл байсан юм. Онгийн голын хөвөнд нүдэн болог гэдэг сайхан бэлчээртэй газар байсан. Дэнд жүтгэртэй болсон гэд айл нутгалгаа байлсан юм. Тэгээд ч бэлчээрэн сайхан мал идэхгүй болохоор ногоон сарга хэвээр байлаа. Лам нарын хөдөөлж байсан айлууд нилээд лам нар байгаа учраас жүтгэрөө сайхгүй болж нүдэн булгын тэнд очиж бууцгаав. Тэгээд хэд хоногод ямар ч мэддэхгүй тайван байлаа. Би шиндэг нэрвэнд хонч өглөө босох гэж байтал хүмүүс
Хоттой хонь алга яаж ухаа гэцгээж байна. Юу болов яав гэж одоод гадаагаараа тарсан чинь нэрээ хідэн гэрийн 1000 шахуу хонь байдаггүй. 20 он хоосон байна. Хүмүүс цөм гайхацгаав. Хэдэн хүн морьтой ирэхээр явцгаалаа. Усад айлуудын хонь цөм бас байдаггүй. Хүмүүс ийш тийшээ давхицгаав. Үдгсэн чинь тэр айлуудаас отогор удахад 5-10 км-ийн зайтай нэг хонхорт 7 айлын төм орчим хоныг бүгдийг нийлүүлээд хурааж агсан байж үлээ. Энд тэгж хоныг хөөж яваач тураас нь огт мэддэггүй. Айлууд хоноо таньж ялах гэж бөөн хар ажил болж өд өнгөртөл олон хүн ажиллаж арай гэж хоноо ялгаж салгаж явлаа. Тэгээд маргааш өглөө нь болсон чинь бас айлуудын хонь хотондоо байдаггүй. Өнөө хонхорд бүх айлын хоныг нийлүүлээд хурааж агсан байлаа. Бас арай гэж хоноо ялгаж яваад 3 дахь шөнө зарим айл хоноо манаж хонсон боловч тус олсонгүй. Бас л өнөө хонхорд бүх хоныг шүн аваачаад хурааж агсан байсан. Өөр мэдэгдэх харагдах юм юу ч байгаагүй. Тэгээд бүр ядаад тэнд их айлууд бүгдээрээ нүүж нүдэн булгаас холхон газар очиж буусан. Тэгээд л зүгээр айлуудын хонь хотонд хондог болох нь тэр. Үүнээс өөр хүн амьтан өвд зовх юм уу элдв хочин дуу чимээ гарсан юм байхгүй. Тэгээд хүмүүс ярихдаа нүдэн булгийн чөтгөр тэнд байна. Тэр чөтгөр айлуудын хоныг нээлүүлж хорлоод хөөж нүүлгсэн хэрэг гэж бодцгоосон. Үүнийг өөрөөр тайлбарлах аргагүй юм да гэж зэст хэмээх өвгөн ирэв. Түүх 3. Дээврийн жолооч гончиг тохиолдсон явдал. 1979 оны өвлийн ихэнх сард дээврийн жолооч гончиг Улаанбаатараас ачаа аваад говьалтай өрхөөр явж гинэ. Баянгор аймгийн нутагт ороод байдргийн голыг гатлаад явж байжээ. Нараа оройхон болж байж. Шөнө яваад гуйлан орж хоно гэж бодож гинэ. Нар шингэж харанхуйч болжээ. Машинаас бууж нуруугаа тэнэлгэж жаахан зогсож байгаад машинд орсон чинь хөөх торгон дээлтэй залуухан хүүхэн кабинд нь сууж байж гинэ. Гончиг зочоод хүүхнийг харсанд тэр нааш харахгүй ямар ч үг хэлэхгүй дов дуугаа сууж байжээ. Царайн зэвхий нэг л зэв харагдаж гинэ. Харлаа. Энд чинь хулгайч дээрэмчин л байж таарна. Хутга суглаад намайг хатгаж ялаад машиныг жолоодч нэг тийшээ яваад ачааг авч ашиглах хэрэг баг гэж гончиг бодож гинэ. Гончиг машинаа галлаад хөдөлж л дээ. Хулгаануудаар хүүхнийг харсан чинь ажиггүй суугаад л байх юм гинэ. Хэдийд яаж хөдлөх юм бол гэж айж болгоомжиж явж л дээ. Гончиг сэмээрхэн хөлөөрөө маниулаа ойртуулж яваад суудал дээр давж гинэ. Хүүхэн худаг гаргаад ирвэл маниулаараа зохино гэж бэлтгэж байв. Тэгээд явж байсан чинь машины гэрэлд хэдэн үхрэн мал харагдаж гинэ. Гончиг айл байна гэж их баярлаад замаас хажуу тишээ гарч малын байгаа чигт явбал нэг айл хэдэн гэр харагдав. Айх баярл хоёр нийлээд машины хурдыг нэмэгдүүлж айлын хонь мал дундуур хар хурдаараа орж айлын гэрт машинаа тулгаж зогсов. Унтсан айлаас хүн гарч ирээд "Гүй чи чинь ямар галзуу жолооч вэ?" гэж загнаж байв. Гончиг гэрт ороод айсан зүрхээ жаахан намжаагаад гэрэн эзэн очир хотод хандан хэлв. "За нөхөр минь. Миний машинд нэг хүүхэн сууж байгаа. Тэр хулгайч дээрэмж болохоос зайлахгүй. Хоёул зэвсэг барьж яваад гар. Хоёулаа зэвсэг багаж яваад гарыг" гэж. Ожирвот хувцас өмсөж жижиг калибрын бууга цэнэлж үрээд гарв. Гончиг маниулаа барьчихсан хоёул очиж машины кабиныг онгойлгосонд тэнд юу ч байхгүй байв. Машин доогуур гэрийг тойрч хашаа хороогоо нэглэж үтсэн боловч юу ч байсангүй. Хүүхэн зүгтээ алга болсон байжээ. Сүүлд удаад энэ хүн бол жөтгөр байсан бололтой гэж гончиг дүнэлт хийж байв. Гончиг мөн ингэж хуужлав. "Би түүнээс хойш дэр замаар явах дургүй болсон билээ. Гэвч мөн өвөл түүнээс хэдэн сарын дараа бас л ачаа зөөгөөд тэр замаар явах хэрэгтэй боллоо. Тэгээд би хантай явъя гэж удаад баян онгор дээр зориуд цаатаж
нэг нөхрийгөө хүлээж байгаад эрэхлээр нь баян онгороос хөдөлсөн. Өнөө замаар бас л шөнө явах боллоо. Заавал тэгж таарах юм да. Гэвч хоёулаа яваа болохоор би яваа зөрөгтэй явсан. Би төрүүлээд манай нөгөө жолооч миний хойноос ойрхон дагаад явлаа. Тэгээд би дүнд хэлсэн л дээ. Энэ замд нэг чөтгөр хүүхэн байдаг юм. Тэр дайралдвал би машинаа зогсооно. Чи хурдан миний хажууд гүйцэж ирэн шүү гэсэн. Нөгөө жолооч маань ч заа гэсэн боловч ер нь огт идэхгүй байдалтай энэ эмзэглэж байсан да. Тэгээд би дөрүүлээд нөгөө жолооч маань дагаад 2 машин шүн явж байлаа. Өнөөх сэжигтэй газар хүрээд ирсэн. Тэгээд би нэг хажууд иш харсан чинь өнөөх хүүх торгон дээлтэй хүүхэн чинь яг миний хажууд кабинд сууж байдаг байгаа. Би ч кабины хаалгыг онгойлголгүй явууд дунд ороод суужчихсан. Тэгэхээр энэ хүн биш. Жөтгөр лам мон гэж дотроо оцсон. Би машин хурдан доромсол зогсоогоод газар хуулаа. Манай нөгөө жолооч хурж ирэв. Тэгээд би бошуу наашир үүнийг хараач гээд кабин руугаа заасан. Намайг харахад бол тэр хүүхэн тэнд сууж байсан. Харин нөгөө жолооч маань өнгөж хараад энд юу чалга чиний кабинд хинч байхгүй байна гэсэнтэй. Тэр хүүхэн надад харагдаад харин нөгөө жолоочд маань харагдахгүй болж таарсан. Бид хоёр жаахан маргалдаж байгаад явах болсон доо. Би кабинд ороход өнөө хүүхэн ямар таж байхгүй байсан. Ийм л хажи хэрэг болсон доо. Уг явдлыг гончиг олон хүнд ирсэн боловч огт итгээггүй байж. Би муутай өвчтэй буюу өвдөг шинж орсон хиймэрн дороодсон хүндэл чөтгөр харагддаг гэдэг үнэн байх. Хиймэртэй, цогтой, эрүүл саруул яваа хүнд чөтгөр харагддаггүй юм гэлээ. Гончгийн хиймэр дороодсон учраас түүнд чөтгөр харагдсан. Нөгөө жолооч хиймэр сайтай явсан учраас түүнд чөтгөр харагдаагүй байх. Гончиг жолооч хэдэн сарын дараа өвдөөд удлаг унаас урсан ажээ. Хожим сургал бол байдргийн голоос баруун тийш тарж өтгөр тохиолдог газрын ойр 1979 оны 100 нас барсан нэг залуу хүүхнийг хөх торгон дээлэмсгэж тэнд оршуулсан юм гэдэг. Дөөний сүнс чигээ олж чадаагүй чөтгөр болж тэнд явсан байхаа гэж боддөг юм.